Ер нь орчин тойрныхоо ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг энэ оноос эхлээд эрчимжүүлнэ. За энэ жилийн үед аймгийн төвийн хамгийн олон орон сууцтай баг болох 9 дугаар багаас мөн халахгүй сумын буур нуурын иргэд мод тарих гэсэн энэ хоёр том ажлыг эхлүүлж байна. Тэгээд орчин суугчтай болон иргэн аж ахуй нэгж байгууллагуудтай хамгийн гол нь уриалж байна. За бид энэ ажлыг бол эхлүүлнэ. Зүлэг тэр газар широоны ажил, энд хэрэгтэй техник, тоног төхөөрөмж гэдэг энэ зүйлийг бол орон нутгаас хариуцаж гаргана. Хамгийн гол нь иргэд орчин суугчид маань аж ахуй нэгж байгууллагууд маань орчин тойрныхоо 50 м газар өөрийнхөө амьдран сууж байгаа газрынхаа орчныг ногоон байгууламжтай болох, зүлэг ногоотой болох, энийг хамгаалах, услах гэдэг энэ зүйлд нь хамтдаа маш сайн оролцооч л гэдгийг би чин сэтгэл зүгш. Энэ амжилттай бол эндээс бид нар алдаа оноод урьдчилан дээрээ тулгуурлаад эх онуудад аймгийн төвийнхөө бусад багууд, бусад сумдыг ногоон байгууламжтай болох ногооруулах ажлыг бол системтэйгээр шинжилгээ ухааны үндстэйгээр судалгаатайгаар мэргэжлийн байгууллагын удирдлагын дор хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байна. Тэгээд цаашдаа бол энэ ногоон байгууламжийг арчлах энэ арчлтын асуудлыг шин түвшинд гаргана. Энэ үрээндээ бол хувийн хвшилд энэний арчлтыг шилжүүлнэ гэж тооцож байна одоогоор. Тэгээд тарифыг батлаад 1 м ногоон байгууламжийг арчлахад модыг арчлахад ямар хэмжээний зардал гардаг гэдэг тарифыг батлаад хувийн хвшлийг гүйцэтгэх нь бол хамгийн зөв оновчтой гэж үзэж байгаа. Дээр нь ногоон боломжоос гадна энэ орчныхоо тогтчлон чиглэсэн орон сууцны хорооллын доторх, хотгон хорооллын дундах байгууллагын дундуур нэвтэрж байгаа энэ замын хөдөлгөөнийг нээх, энэ замын урсгалыг тодорхой болгох чиглэлээр эх онд бол нэлээд хөрөнгө оруулна. За энэ жилийн үед бол хавтан хүчтэй замыг шинжилж байна. За мөн ус цайлуулах системийг шийдэж байна. Зам дээр орон сууцны дунд ус тогтдог асуудлыг үндсэндээ ингэж энэ жилийн хувьд шийдэж байна. Эх онд гэхэд орон сууцны хороол доторх зам, тэгээд энэ байгаа босоо тэнхлэгийн хяганы гудамж, баян төмгийн гудамж гэдэг энэ замуудыг асфальтын хүчлээр дээр нь очих, энэ замыг өргөтгөх, тэгээд явган замтай болгох гэдэг хот орныхоо тогтчлон чиглэсэн ажлыг бол эх онуудаас нэлээд эрчимтэйгээр хэрэгжүүлнэ гэж төлөвлөж байгаа.